Сайн байцгаана уу? Бүсгийн онцлог харьцуулалт хилцүүлэг эхэлж байна. За өнөөдөр энэ тухайн бүс нутагт хэрэгжих хамгийн томоохон төсөл буюу Хар хорын хотын төслийн талаар танилцуулга хийсэн Хар хорын хотын захирагч Халтар Даргадаа баярлалаа. За бид үргэлжлээд хилцүүлэгт оръё. За цаг бол нэлээд бага болсон байгаа учраас асуултууд жоохон бага байгаа. За үзэгчдээс бас асуулт авах ёстой. Хариулт 3 минутанд багтаж хариулт өгөх ёстой байгаа шүү. Манай оролцогчдоо. За Хангаан бүсгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд уялдуулан бүсийн аймагуд, бүсийн хөгжлийн төв, сумдуудын хоорондын уялдаа холбоог хангах, эдийн засгийн оролцоо, мөн хорших, хамтрах, тээвэр логистикийн гээд маш олон асуудлуудаар бид нар хилцэж зөвлөмж гарган өнөөдрийн бүсийн хуралдаанд оруулж хилцүүлэн шийдвэр гаргуулах учиртай байгаамаа. Тэгээд хамгийн ихний асуултыг гадаад харилцааны сайд улсын хурлын асууя. За Хангаан бүсийн 3 аймгийн онцлог юу вэ? Хооронд нь уялдуулж хөгжүүлэх давуу тал нь ямар байгаа вэ? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ манай панел бол маш сонирхолтой хэсэг. Тэгээд манай бид нар энэ бүсчилсэн хөгжлийнхаа үзэл баримтлалын хүрээнд онцлогуудаа тодорхойлсон хэдий ч шинээр бас их олон онцлогуд гарч ирж байгаа. Тэгээ бүсчилсэн хөгжлийг бол манай Хангаан бүсийн хувьд 3 аймгийн хувьд эртээр үеэс нэг аймаг байсан. Бүсчилсэн хөгжил бол бараг 100 жилийн өмнөөс ингээд яригдсан байдаг. За бид нар улсын хурлын сонгуулийн сурчлагын үеэр бас их олон зүйлүүдийг онцолсон. За тэрэн дотор хамгийн онцлог зүйл нь бол саяны Хар хорин хотын бүтээн байгуулалтын асуудал. За энэ дөрвөн халтар сайд бас надад хүсэл тавьж ирсэн. За энэ олон улсын төв байх гэдэг нь өөрөө Монгол орны хувьд бол хамгийн онцлог зүйл байх юм аа. Бид нар ирээдүйд бол Нью-Йорк шиг, Вена шиг энэ олон улсын нэгдсэн үндэсний байгууллагын томоохон хурлууд дэлхийг цуглуулдаг ийм төв байх ёстой. Дээрээс нь олон улсын эдийн засгийн төв байна гэдэг ийм мөрөөдөл, ийм хүсэл эрмэлзэлтэйгээр бас энэ үзэл баримтлалыг батлуулж ирсэн. Тэгэхээр Хар хорин хот бол өөрөө одоогор байгаа бааз сууринч гэсэн манай Хангаан 3 аймгийн онцлогуудыг бүгдийг шингээчж байгаа. Соёлын аялал жуулчлал, эрүүл мэндийн аялал жуулчлал, аршаа усан дээр тулгуурсан соёлынхтар бид нар хосгон үнэт олдврууд, за түүхийн археологийн үнэт олдврууд байдаг. Дээрээс нь шашны 3 зулын аймаг тийм ээ, өндөр гэгийн, зан гэгийн, зан азар гэгийн, за заян гэгийн гээд халахын 3 гигантэн төрсөн шашны их өлгийн нутаг гэдэг. За энэ баан бас манай бүсийн нэг онцлог байгаа. Дээрээс нь манай бүс бол хүн ам ихтэй, харьцангуй залуу боловсон хүчин бэлтгэх юм боломж ихтэй. За дээрээс нь мал аж ахуйгаараа хамгийн алдартай бүс, хамгийн олон мал Монгол улсын хэмжээнд эхний 5 байрыг бол манай 3 аймаг эзэлдэг ийм онцлогтой. Тэгээ мал аж ахуй дээрээс суурилсан ажилтны дөрийг хөгжүүлэх бүрэн боломжтой. За кластраар бид нар мал аж ахуй, хөдөө аж ахуй дээрээс суурилсан үйлдвэрүүдийг байгуулах юм онцлогтой. За хүн амын хувьд залуучууд олдуу байдаг. За 3 аймагт гурвууланд нь бас боловсролын чиглэлээр эртнээс бас олон жил бэлтгэж ирсэн бүс нутагта болон улсын хэмжээний олон боловсон хүчнийг бэлдэж ирсэн юм суурьтай учраас боловсролын чиглэлээр цаашаа хөгжих юм бүрэн боломжтой гэж хэлье. За баярлалаа. За Тэмгэлэн гишүүнээс асууя. Нийслэлээс орон нутг руу шилжилт хөтөлбөрийг сааруулах ямар бодлогыг Хангаан бүсээр хэрэгжүүлэх вэ? Ямар ажлын байруудыг бий болгох чинь, хүн амьдрах таатай нөхцөл байдлыг яаж хөгжүүлэх талаар энэ бүсээр ямар бодлого хэрэгжихэд төлөвлөж байгаа вэ? За баярлалаа. Бас өнөөдрийн салбар хуралдаан хилцүүлэгт бас оролцож байгаа нийт оролцогч нар та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За манай Хангаан бүс маань өөрөө их онцлогтой. Бацэг сайдын бас хэлсэнчлэн бид бүхний хувьд бол эдийн засгийн нөөц болоод боломж болцоо маань бол үндсэн 3 чиглэлээр бол суурьж гарч ирж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт бол мэдээж Хангаан бүсийн энэ аймаг маань бол нийт Монгол улсын мал сүргийн 23.2% нь бол бас энд нутагшдаг. За хүн амынхаа төвлөрөл нэгтршил гэсэн бусад бүсүүдээс бол бас илүү нэгтршил өндөртэй. За ингээд нийт хүн амынх бүтэц дотроос аваад үзэх бол 70 орчим хувь нь бол за мал аж ахуй эргэлдэг. За малчин айл өрхөөд малчт бол бас байдаг юм онцлогтой.
Тэгэхээр бид бүхний хувьд бол бас үндсэн одоо энэ ажлын байрыг нэмэгдүүлэх, за хөдөө орон нутгаас хот руу суурьшин шилжин суурьшиж байгаа одоо энэ иргэдийг бол бас нэг нутаг орондоо доктор суурьшилтай ажиллуулах хүрээнд бол мал аж ахуй доктортой эрхлэх энэ боломж олцоог нь бол бүрдүүлэх зайлшгүй шаардлага бол байна гэж бол харж байгаа. Мэдээж бид бүхний энэ мал аж ахуйн одоо өөрсдийн нөөц баялаг дээрээс суурлаад эргээд бол энэ бус нутаг дээр бас хөдөө аж ахуйн түүхэн үйлдвэрлэлийг дэмжих энэ үйлдвэрлэлүүдийг бол бас илүү бодитоор хөгжүүлэх, аймаг болгон доотлол нь за хөнгөн болон одоо хүнсний чиглэлийн хоёроос доошгүй үйлдвэрүүдийг бол байгуулах боломж олцсон бол байна гэж бол харж байгаа. Тэгэхээр энэ бол үндсэндээ бид бүхнийг одоо малчин түн ба нутаг орондоо мал аж ахуйг доктортой эрх боломж олцоог бүрдүүлэх онцлог бол болно гэж харж байгаа. За хоёрдугаар асуудал бол мэдээж аялал жуулчлалын бус нутаг болоод одоо хот байгуулалтын дэд бус нутаг. Тэгэхээр бид бүхний хөгжлийн дараагийн маань одоо гол түүцэг маань бол хар орон байна. Улсын маань нийслэл байна. Энэ одоо улсын одоо төвцөг бол байна гэж бол харж байгаа. Тэгээ энэ дээрээс суурилсан саяын хөдөө аж ахуй дээрээс суурилсан одоо кластеруудыг эргээд одоо энэ бас хар орон шинэ хоттороо төвлөрч хөгжүүлэх боломж олсон бол манай бус нутгийн хөгжлийг бас тодорхойлох гол үндсэн цэг байна гэж бол бас бид бүхэн харж байгаа. За үүн дээр мэдээж нэмэгдүүлэх нь бол бас энэ орон нутгийн иргэдийн оролцоотой энэ аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх асуудал маань бол бид бүхэнд байна. Үндсэндээ хангаан бус нутаг шиг одоо байгалийн нөөц баялаг ихтэй, үдсэн төгөлдөр газар нутаг ихтэй, замун дээрээс нь одоо өвчтнийг ангаах одоо уйдс бүхий одоо халуун хүүтэн аршаан ихтэй бус нутаг бол бас төдийлө хавар. Тэгэхээр бид бүхний үндсэн энэ бус нутгаас гарах хөгжлийн маань бодлогууд бол бас сая энэ 3 бодлогын хүрээнд бол тодорхойлогдсон. Энэ хүрээндээ энэ нутгийн иргэд маань хангаан бус нутагта доктор суршилтай амьдрах, ажиллах нөхцөл орчин бол бүрднэ гэж бол бид бүхэн бас бус хөгжлийнхаа бодлого дээр тодорхойлсон байна. За баярлалаа. За гомдорч дараагаас асууя. За бүсэн хөгжлийн хүрээнд аймаг сумдыг хөгжүүлэх ямар салбарыг илүү төрөлжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байгаа вэ? За юуны өмнө энэхүү зөвлөгөөнд оролцож байгаа аймаг сумын удирдлагууд, салбарын мэргэжилтнүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр яг хаана ямар давуу тал байна түүнийгээ бид нар ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл одоо хангаан бүс бол уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс, хот байгуулалтын дэд бүсгээ сая ерөнхийдөө зорилго бол тодорхой. За мөн үүнээс гадна одоо Монгол улсын ерөнхийлөгчөөс санаачилсан хүнсний өвсгөл аян 2.3 дахь жилдээ үргэлжилж байгаа. Тэгэхээр бид нар энэ улсын их хурл ерөнхийлөгч засгийн газраас гаргаж байгаа бодлого одоо шийдвэрүүдийн хооронд нь сайн уялдуулах шаардлагатай гэж бодож байна. Өөрөөр хэлбэл хангаан бус хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлнэ, дээр нь хүнснийхээ үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Үүний хүрээнд одоо ажлын байр бий болгож айл эрхийн одоо орлогыг нэмэгдүүлнэ. Тэгэхээр энэ чиглэлээр бол хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хөгжүүлэх сан гэдэг юм уу, шинэ хоршоо, ногоо, цагаан алт хөтөлбөргээ бусад хөтөлбөрүүдийн хооронд нь сайн уялдуулж энэ чиглэл рүү олох одоо санхүүжилтийг нэмэгдүүлэх нь хангаан бүсийн одоо онцлог бас төрөлжсөн салбар байх болно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хангаан бүс бол хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хосуулсан, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн, хөдөө аж ахуйн кластеруудыг байгуулсан томоохон одоо цогц төв болно гэдэгт би итгэлтэй байгаа. Энэ чиглэл рүү одоо анхаарч ажиллах нь боломжтой гэж ингэж харж байгаа. За баярлалаа. За мөнх чаргалд дараагаас асууя. Сумын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэгч чиглэл нь яг юу вэ? Сум орон нутгийнхаа баялаг бүтээгчдийг яг яаж дэмжихээр энэ бүсийн хөгжлийн бодлогот уялдуулан оруулж ирж байна вэ? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За ер нь сумын хөгжлийг тодорхойлох, за ер нь бүсчилсэн хөгжлийн чиг хандлагад тулгуурласан. Ерөнхийдөө бол сумын бол уламжлалт мал аж ахуй, за тэгээд аялал жуулчлал энэ чиглэлийн одоо бодлогыг тэргүүлэх чиглэл болгож орж явж байгаа. Ерөнхийдөө яг саяны улсын хурлын гишүүдийн за өмнөх мэдээлэл өгсөн хүмүүстэй одоо санал нэг байна. За баярлалаа. Товчхон хариуллаа тий. За ингээд Эрдэнэ очир доктороос асууя. Хангаан бүсэд археологийн тусгал соёлын өвүүдийг түшиглэн орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх эдийн засгтайгаа одоо уялдуулан ажиллах тал дээр ямар хуу төсөв хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй гэж бодож байна. За баярлалаа. За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За Монгол орн маань байгалийн 4 одоо үзэгдэлтэй. За орчин бүрдсэн.
Өөрөөр хэлэх юм бол Алтай, Хангай, Талхээр, Говь гэсэн. За эдгээрээс Хангай бол хамгийн одоо хүн орчин хүн амьдрах таатай нөхцөл бүрдсэн нутаг. Энэ утгаараа Хангайн бүс ялангуяа одоо Орхон, Тамир, Хануу, Хүнүү, Чулуут, Суман голын сав нутагт бол эртний түүхийн маш олон одоо археологийн дурсгал хадгалдан үлдсэн байдаг. За мөн одоо Говийн бүс нутгаа бол бас онцлох хэрэгтэй. Ялангуяа Баян-Хонгор аймгийн нутаг маань эртний хүн амьдарч байсан маш олон одоо уул мөрийг хадгалсан. За энийг бол бас тэр болгон судлаачтаас өөр хүмүүс сайн мэддэг. Тухайлах юм бол Байдраг, за Нарийн гол, Түүн голын сав нутгуудад бол эртний Чулуун зэвсэгтэнгийн маш олон одоо бүлэг дурслууд байдаг. Баян-Хонгор аймгийн Баян-Лигийн цагаан агуу бол одоогоос 750-аас 800 мянган жилийн тэртет эртний хүн амьдарч байсан гэрчилсэн. За энэ бол лабораториор тогтоогдсон. За эртний одоо дөрөвдөгчийн үеийн мөсөлтгийн үед амьдарч байсан цөөвөр чоны одоо шүд яс бол илэрч олж байсан. За хамгийн одоо Монголд эртний хүн амьдарч байсныг тогтоосон газар бол Баян-Хонгор аймгийн уран хайрхан байгаа. Энэ бол 800-аас сая жилийн тэртет онцог нь холбогдож байгаа. Гэх мэтлэн ингээд Баян-Хонгор, Өвөр хангай, Ар хангай нутаг дэвсгэр маань одоо эрт Чулуун зэвсэг сая жилээс наашаага дундад 100 за Манжин үеийг хүртэлх бүхий л үеийн одоо археологийн дурслуудыг хадгалж үлдсэн. Тэдгээр нь бодиттойгоор ингээд байж байдаг. За энийг бол одоо бид нар хот төлөвлөлтөөгөө уул уурхай одоо бүхий л дэд үтсийн үйл ажиллагаатайгаа уялдуулж одоо маш зөв төлөвлөлтөөр аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох ийм шаардлагууд байгаа. Энэ дээр ч гэсэн одоо бид нар эрдэмтдийн зөвлөлүүд урд өмнө нэлээд олон одоо модельүүдийг бол хийсэн байдаг. Тэгээд цаашдаа бол энэ бүсийн хөгжлийн үндэсний хүрээлэнтэйгээ хамтраад эрдэмтдийн зөвлөлтөйгээ хамтраад энэ тал дээр маш олон ажлуудыг хийнэ гэж төлөвлөж байгаа. За баярлалаа. За амгалан даргаас асууя. Тэгэд археологийн дурсгал, соёлын өв, хотын төлөвлөлт, зохион байгуулалт эднийг одоо аялал жуулчлалын салбартайгаа холбоод эдийн засагтайгаа уялдуулан хөгжүүлэх ямар төсөл боловсруулж хэрэгжүүлэх ийм бодолтой байна. За баярлалаа. Бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр Монгол улсын ч бай ер нь олон улсад аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа туршлагаас харвал хамгийн гол зүйл бол ердөө язгуур буюу заягдмал нөөц төр тулгуурладаг. Тэгээ яг үүнтэй адилхан Хангайн бүсийн хамгийн том заягдмал нөөц нь бол нэгдүгээрт энэ байгаль газар зүйн орчин нөхцөл байна. Хоёрдугаарт бол энэ түүх соёл, археологийн голлох нөөцүүд байгаа. Тэгэхээр эдгээр нь бол Хангайн бүсийн аялал жуулчлалыг өвгөөрөө дамжуулаад Монгол улсын аялал жуулчлалыг тодорхойлох хүчин зүйл. За бусчсан хөгжлийн үзэл баримтлалаар бол Хангайн бүс өөрөө байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлтэй гэж тодорхойлогдсон. Тийм учраас бид нар бол энэ бүсийн хөгжлийн бодлого дээр юу гэж гарч ийнө вэ гэхээр Хангайн бүсийн гурвалсан хот гэдэг концепцийг нэгдүгээр тарж байгаа. Өөрөөр хэлбэл цэцэрлэг Арвахэр Баян-Хонгор хот өөрөө гурвалсан хот байна. За үүний суурь зарчим нь юу вэ гэхээр нэгдүгээр нүүдэлчдийн өлгийн нутаг гэдэг Орхон голын сав дагсан энэ бүс нутаг байна. За дараагийнх нь болохоор түрүүнд одоо Эрдэнэ очир докторыг хэлж байгаа энэ Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүсийн түүхтэй холбогдсон ийм бүс нутаг. За гурав дахь нь бол энэ шашин соёлын холбогдлолтой ийм өгөгдлүүд байна гэж. Тэгэхээр эдгээр гурав дээр тулгуурласан аялал жуулчлал бол өөрөө Хангайн бүсийн бусад бүсээс ялгарах хамгийн том давуу тал гэж харж байгаа. За мэдээж эдгээрүүдийг бий болгохын тулд бусад ханган нийлүүлэх, бусад одоо дэмжих аялал жуулчлалын хөтөлбөрүүд нь юу авах вэ гэхээр аршин соёлын, нүүдлийн соёлын ч гэдэг юм ийм олон зүйлүүд байна. Тийм учраас бид нэр энэ бүсчсэн хөгжлийн бодлого дээр юу голчилж барьж байгаа вэ гэхээр энэ түүх соёлын язгуур нөөцлөрөө тулгуурсан концепцийг хийя. За түүний хамгийн том жишээ нь сая яригдсан шинэ хар орон хот гэдэг ч юм уу тийм. За энэ бүх зүйл нь бол Хангайн бүсийн хамгийн том давуу тал болж байгаа. За эдгээрээ хэрхэн бусад аялал жуулчлалын одоо бүсүүдтэй холбох вэ гэдэг нь бол бидний хийж байгаа судалгааны дараагийн ажлууд гэж ойлгоно тийм. За баярлалаа. За Батцэг сайдаас асууя. Манай Батцэг сайд бол сүүлийн үед их тогтвортой ажиллаж байгаа, удаан ажиллаж байгаа гадаад харилцааны сайдрын нэг. Та одоо олон улсын одоо хамтын харилцааг бол одоо бүс нутагтаа одоо их ашиглах ёстой гэж ярьдаг. За энэ одоо хэр олж ийн вэ?
За тэгээ гадаад сайдын хувьд ер нь орон нутгаас сонгогдсон их хурлын гишүүн баг анхных нь баг. Тэгээд манай Занданштар дарга бас гадаад сайд дээр арилжиж байсан. Тэгээ би одоо энийг их давуу тал гэж бодоод байгаа. Тэгээ яг одоо бидний уламжлалт, мал аж ахуй, амьдрал, нөөц, бололцоог гадаад харилцааны сайд хамгийн сайн мэдчихэж улс орныхоо хөгжилд бас цаашдын гадаад бодлоготой тусгаж явах юм давуу тал үүсэж байгаа. Тэгээ Танга бүсийн хувьд бол яг бас одоо би улсын хурлын гишүүнээр сонгогдсоноос хойш нилээдгүй юм хамтын ажиллагааны ажлуудыг зохион байгуулсан байна. За мэдээж нэгдүгüүрт нь бид нар энэ хар хорин хоттой суурилсан шинэ технологи, за энэ бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалттай холбоотой ажлуудыг дэлхийн олон улс оронтой ярьж байна. За мэдээж энэ цаашаа үргэлжлээд их олон хэлцээрүүд байгуулад нь. За гадаад харилцаа өөрөө тэлж байгаа нь ямар даваа тал авчирч байгаа юм бэ гэхээр бид нэр гадаад орчинтой харьцах, гадаад улс оронтой харьцах эрх зүйн орчноо маш сайн бүрдүүлж байгаа. Явдал нь өөрөө манай улсын хөгжилд маш том даваа тал. Тэр дунд орон нутгийн хөгжилд одоо бид нэр олон юм давуу зүйлүүдийг бий болгож байгаа. За тэгээд мэдээж их гадаад харилцаа бол сүүлийн үед их прагматик болж байгаа. Энэ прагматик талаасаа илүү юм бодтой. Яг одоо ямар ажлуудыг бид нэр орон нутгтай хамтарч хэрэгжүүлж болох юм бэ гэдэг дээр бид нэр цаашдаа төвлөрч ажиллах хэрэгтэй. За би нэг хэдэн жишээ дуртай гэж бодож байна. Бид нар бүс нутгийн хувьд бол өөрийн брэнд бараа бүтээгдэхүүн, аялал жуулчлалын үйлчлэгийг гадаад улс орнуудад одоо таниулах худалдахыг бүрэн дэмжих юм болцоо бол бүрдсэн. За олон улсын зах зээлд бараа гаргах, за тодорхой нэр хүндтэй болгоход манай Монгол улсын хувьд ер нь бол ганцхан бүс шаардлага хангахгүй ийм тохиолдол маш их байгаа. Өнөөдөр бид нэр олон улс оронтой, Европын улсуудтай, за Америкийн нэгдсэн улстай, Японтой гэх мэт энэ худалдааны хөнгөлтүүдийг тохирсон боловч төдийлөн ашиглаж чаддаггүй. Ягаад тэгэхээр манай бараа бүтээгдэхүүн чанарын шаардлагыг хангахгүй байна, сав баглаад нь болохгүй байна. За 20 цэрийнх нь одоо стандартыг нийцэхгүй. За тэгээд үндэсний үйлдвэрлэгчид маань бас төдийлөн олноороо хөл дээрээ босч чадахгүй ийм байгаад байгаа. Тэгэхээр биднэрт бол боломж нь байгаа эдий ч өнөөдөр энэ боломжуудыг ашиглаж байгаа нь ганцхан одоо магадгүй ноолуур байгаа. За махны чиглэлд бид нэр нөөц маш бага бэлддэг учраас их олон оронд одоо энэ ойролт орнуудын бүх орнууд манахаас мах авъя гэж байгаа. За Төв Азийн орнууд бүгд авъя гэж байгаа. Зүүн Өмнөд Азийн орнууд авъя гэж байгаа. Энэ хэлцээрүүд нь байгуулагдсан хэрнээ бид нэр одоо бэлтгэн нийлүүлж хараахан чадаагүй байна. За энийг бол модаа ханган бүсэд бол цаашдаа бас дэмжих юм бүрэн боломжтой. За бид нэр ханган бүсд би боловсруучны асуудлыг, хүний нөөцийг бэлтгэх цаашдаа энэ бүрэн боломжтой гэдгийг бас ярих дуртай. Өнөөдөр нэг бодит жишээг бид сарын өмнө би Япон улсад ажил хийсэн гадаад харилцааны сайдын хувьар. Тэгээд төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд Японы Онодере гэдэг групптэй холбоо тогтоож ханган бүсд одоо залуучуудыг үйлчлэгээний чиглэлээр, аялал жуулчлалын чиглэлээр, нийтийн хоол, ресторан зочдлын чиглэлээр бэлтгэе гэдэг энэ ажлыг тохироод за өнөөдөр бидний энэ бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөний хүрээнд тэр компани удирдлагууд энд ирсэн. 3 улсын юм гэрээг байгуулна. Шүтистэй хамтраад за тэгээд Дарангай аймгийн 2 салбар сургуультай хамтраад эхний ээлжинд одоо 100 залууг энчинээ 6 сарын хугацаанд Япон улсын тэр компани бол одоо энэ үйлчлэгийн чиглэлээр хүний нөөцөө бэлдэнэ. За тэрний дараагаар 3-4 жил Япон улсад ажиллахын одоо яг тэр бэлтгэгдсэн мэргэжлэрээ тэгээд буцаад ирээд одоо Монголдо тэр чиглэлээрээ мэргэжлийн боловсон хүчин бол одоо практикийн хувьд бэлтгэгдсэн ийм боловсон хүчний гаргана гэд. За дараагийн ээлжинд нь одоо Өвөр хангай аймаг, Баянгор аймаг, за тэгээ бусад аймагуд гээд энэ төсөл бол хэрэгжих юм. Жишээлбэл за ханган бүсийг бид нэр Узбекистаны хоризм мужтай өнгөрсөн жил харилцаа тогтоосон. За манайтай цаг уурын хувьд, аялал жуулчлалын хувьд одоо хамтарч ажиллах бүрэн боломжтой их төстэй ийм хөгжсөн газар байдаг. За тэгээ 3 аймгийн удирдлагууд маань одоо энэ хоризм мужийн 3 аймагтай 3 өөр чиглэлээр ингэж хамтарч ажиллахаар гэрээ байгуулагдсан байгаа. За Япон улстай бид нар бас цаашаа олон бүтээн байгуулалт болон аялал жуулчлал за технологийн чиглэлээр энэ бүс нутагтайгаа хамтарч ажиллах ийм ажлууд жишээлбэл ихэлсэн байна. За Төв Аз болон ойролт орнуудын орнуудтай цаашаа одоо хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч ажиллах ийм яриа хэлцээнүүдийг хийгээд ингэ явж байгаа.
арай урт ирчлээ уучлаа. За баярлалаа. За тэмүүлэн гишүүн сууя. За манай хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийхэн багийнхан маань энэ хангаан бүсэд ажиллаж байгаа. За 5 хоногийн өмнө бид Баян хонгор, Өвөр хангай, за одоо өнөөдөр Арга хангай аймагт 3 дахь өдрөө ажиллаж байна. За мэдээж хүнсний хангамж аюулгүй үндэсний хөдөлгөөний үр дүн хэрэгжлийн талаар одоо орон нутагтаа зөвлөх уулзалтаа хийгээ явж байгаа. Тэрнээс гадна тухайн аймгийнхаа үндэсний үйлдвэрүүдээр ороод уулзсан байгаа. Нэг аймагт нэг 3-4 үйлдвэр, зарим одоо газар бол 5-6 үйлдвэр орсон. Танайхад одоо бас нэг Арангай аймагт бас нэг 4-5 үйлдвэр орлоо. Тэгээ энэ баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгч нар маань ерөөсөө нэгдэм хүсээд байна. Хүнсний хувьсгалын одоо энэ хөдөлгөөн маш сайн явлаа. Одоо энийгээ цааш нь залгуулад үргэлжлүүлэх бүсийн хөгжөлтөөгөө уялдуулад энэ орон нутагт хүнсний хувьсгалын 2 дугаар үе шатыг эхлүүлэх тийм боломж байна уу гэдгийг бүх аймгийн одоо баялаг бүтээгчид, нутгийн удирдлагууд санал тавьж байна, асууж байна. Энэ дэр гишүүний үед цаашдаа ямар бодлого баримталж ажиллах гэж байна? За баярлалаа. Тэгэхээр үндсэндээ бас Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа гол үндсэн бодлогын маань нэг бол бас хүнсний хангамж болоод хүнсний аюулгүй байдал. За мөн дээрэс нь цагаалт болон одоо шинэ оршоо хөтөлбөр хөдөлгөөнүүд бол байгаа. За ингээд манай хангаан бүс нутагт маань эдгээр одоо 3 хөтөлбөрүүд маань бол бас хамгийн амжилттайгаар хэрэгжиж байгаа. За санхүүжилт хөрөнгө оруулалтууд бас хамгийн ихээр хийж байгаа бүс нутаг гэж бол бас болно. За яг саяын одоо хүнсний хангамжтай холбогдуулаа. За мөн дээрэс нь хөнгөн үйлдвэр талаасаа арьс ширноос нь бол өөрөө өөрч гэдэг юм уу. Энэ гол үндсэн түүхийд нөөцөөрөө бол хамгийн баялаг бүс нутаг бол манай бүс нутаг байна. Би зүгээр эндээс нэг цөөхөн та бүхэн тоолоод үзэхэд бол ноолуур дээр манай хангаан бүс нутгаас бол нэг 2.9 мянган тонн, хоньны носон дээр 12.3 мянган тонн, сарлагын хөвөр дээр 319 тонн, за арьс ширнээр 6.2 сая ширхэг одоо арьс ширийг бол боловсруулах ийм нөөц боломж олцвол байна гэж харж байгаа. За энэ улсынхаа хэмжээнд аваад үзэх юм бол сая энэ төрөл зүйл бүх түүхийд болгон дээр бол энэ хангаан бүс нутгаас бид нар үндсэндээ 20-40% бол үндсэндээ нийлүүлэх юм боломж болцоо байна гэж харж байна. Энэ бол бид өхний үндсэндээ хангаан бүс нутгийн үндсэн нөөц баялаг маань байна. Үүн дээрээс нэмэх сая нөгөө нэг хүнсний хангамж аюулгүй байдалтай холбоотойгоор за сүү хангамж болон одоо махан бүтээгдэхүүний асуудлууд байгаа. Тэгэхээр бид өхний хувьд одоо үндсэндээ сая сүүлийн энэ жилүүдэд манай аж ахуйн гэж байгууллагууд маань бол бас яг саяын энэ түүхийн эдийг нэмүүртэг шингээх, үйлдвэрлэлээ хөгжүүлэх чиглэлээр бол техник эдийн засгийн хүсэл болоод бас төсөв төртөг тооцоо юмнууд бол бэлэн болгож босруулад байгаа. За би энэ дээр та бүхэндээ бас жишээ хэлгээд бол үндсэндээ бид нар үйлдвэрлэлийг аж ахуйн гэж байгууллагууд болоод иргэдийн оролцоогүйгээр бол төсөөлөхийг аргагүй, тооцоо судалгаагаар бол төсөөлөхийг аргагүй. За одоогийн байдлаар бол манай үндсэндээ угаах, хялгас ялах үйлдвэр хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр Баян хонгор аймагт энэ за 3600 тонн, за Өвөр хангай аймагт 2000 тонн, за Арангай аймагт 1200 тонныг нэмэгдүүлэх одоо энэ тооцоо судалгааг бол манай хувийн хвшил аж ахуйн гэж байгууллагууд маань бол хийгээд за ингээд за төр засагт бол хүсэл санхүүжилт хөрөнгө оруулалт татах энэ одоо ажлууд бол ингээд эхлүүлээд ингээд явж байна. За бидний хувьд бас мөн арьс ширтэй холбогдуулаад бол бүсийн одоо босруулах үйлдвэрлэлийн төв болох үүднээс бол 12 хот дээр 1.7 сая малын арьс шир одоо босруулах энэ хүчин чадлыг нэмэгдүүлэх байсан тооцоо судалгаа бол хийгдээд ингээд одоо цаашид цагаан алт хөтөлбөрийн хүрээнд бол тэгээд санхүүжилтүүд бол олгодохоор ингээд явж байгаа. За сая хүнсний хангамж аюулгүй байдалтай холбогдуулаад бол бас яг манай Арангай аймаг дээр бол бас мөн яг хангаан бүсийн төв болох гол энэ мал махан бүтээгдэхүүнийг экспортын одоо баримжаатай дэлхийн жишг энэ махны үйлдвэр байгуулах энэ одоо тооцоо судалгаа маань бол бас 2 жил гаруй хугацаанд хийгдээд Хэдхэн засгийн газрын хөнгөлтэй зээлэр бол бас хийгдэхэр ингээд яриа хэлцэл бол явагдаж байгаа. За манай засгийн газрын бас энэ дээр онцгой анхаарал тавиад ойрын хугацаанд бол зээлийн хэлцээрийг эзлэн батлахад за энэ маань бол бас одоо ашиглалтанд орох боломж олцвол бүрэн дүүрэн байна. Өдөртөө нэг 2000 бод за дээрээс нь доор бол нэг 700 бодыг бол одоо босруулах за шууд экспортод гарах баримжаатай гадны одоо засгийн газрын хөнгөлтэй зээл тусламжаар яг олон улсын стандартад нийцсэн ийм шиг үйлдвэрлэл бол баригдах тооцоо судалгаа хийгдээд байна гэсэн. Тэгэхээр энэ хүрээндээ бид нар цаашид бүс нутгийн хөгжлийг тодорхойлж илүү одоо бас амжиргаа орлогыг нэмэгдүүлэх боломж олцоо бүрднэ гэж бол харж байна. За гишүүн энэ хүнсний хувьсгалын 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэхийг бас гарцыг хэлж өгöd байгаа. Тэгээ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, тэр хоршоодыг хөгжүүлэх сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, нутаг орны хөгжлийн сан гэх энэ сангууд дээр төсвөөс мөнгө тавьж өгөөд энэ орон нутгийн бүсийн хөгжлийн хүрээнд энэ орон нутгийн иргэд чинь бас шинэ хүнс идэж хэрэглэмээр байна. Нутаг орныхоо хөрсөнд ургуулсан одоо шинэ ногоо, шинэ жимс одоо хэрэглэмээр байна. Сая хар хорон хотын
одоо төлөвлөлтөн дээр ч гэсэн одоо нутгийнхаа иргэдийг 500 мянган хүнийг бол одоо шинэ ногоо, шинэ жимсээр хангана гэд зорилт тавьсан ажиллаж байна. Энэ нь өөрөө бүс нутагтаа яаж хэрэгжүүлэх вэ? Саяны тэр гарцуудаар цаашаа дамжаад тэр сангуудаар мөнгө тавиад явж хэрэгжүүлэх боломжтой. Тэр сангууд чинь дандаа жижиг дунд үйлдвэрлэгчид, өрхийн үйлдвэрлэгчид зориулагдсан одоо банкны барьцаагүйгээр олгодог тийм мөнгө хэлбэрүүд байдаг. Одоо 300 саяас дээшээ бол мэдээж арилжааны банк оролцоод явдаг. Энэ юмыг нь оролцуулаад энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх саналуудыг хэлээд байгаа юм л да. Тэгэхээр энэ жилийн хувьд бид өхнөд улсын төсвүүдээр үндсэндээ улсын төсвөөс бол татаас буюу зээлийн одоо хөнгөлтэй зээлийг бол одоо аж ахуйн байгууллагууд иргэдэд олгох энэ татаасын одоо зарлуудыг бол улсын төсвөөр бол суулгаж гисэн байгаа. Тэр дундаа саяын одоо үндэсний хангамжтай холбогдуулаад замун дээрсэн шинэ орчин дээр холбогдуулаад шинэ орчин бол хүссэн ч үсээгүйч бас нэг талдаа энэ мах бүтээгдэхүүн болоод сүүний хангамжийг нэгдүүлэх чиглэлээр байна. Өнгөрсөн жилийн хугацаанд бол үндсэндээ мал аж ахуйг доктортой эрхлэхийн тулд хүн одоо тухайн сайн үржлийн мал авах ажлыг хийж ирсэн бол одоо энэ жилээс эхлээд зориултуудыг бид бүхэн яг дараагийн шатны 2 дахь шатны үйлдвэрлэлөө шилжүүлэхэд тухайн хүнд хэрэгцээтэй тоног төхөөрөмж болоод үйлдвэрлэлийг эрхлэх дид үтсийг бий болгох төр бол анхаарах санхүүжилтуудыг олох чиглэлээр бол бас зориулт нэгдээд явж байгаа. Энэ хүрээндээ бол бас боломж олцоо үрдэж явна гэж байна. За ойлголоо. За гомдодоргоос асууя. За ингээд энэ тухайн орон нутаг бүсгийн нөөц одоо олон юмтай хамааруулаад ингээ орон нутагт бизнес эрхлэгчтэй байгаа бизнес болон аж ахуйн нэгжүүдийг янз бүрийн татврын хөнгөлөлтөөр дэмжих бодлого хэрэгжих боломж байгаа юу? За би эхнийхээ хэсгээр хэлсэн. Ер нь энэ хангаан бүс бол хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, төв соёл, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд үндсэн юм гол салбарууд байна. Тэгэхээр өнөөдөр орон нутагт дутагдж байгаа зүйл мэдээж хэрэг салбарын мэрэгжилтэн боловсон хүчин дутагдaltaй байна. За хоёрд энэ хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиж байгаа санхүүжилт дутагдaltaй. За нөгөөдгөр ямар нэгэн эрх зүйн болоод эдийн засгийн хөшүүрэг бас дутагдaltaй байгаа нь бол үнэн. За бид нар жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлээгээд аж ахуйн нийтэд зээл олгож байгаа боловч нөгөө иргэн өрхөд энэ зээл олгогддгоо. Тэгэхээр энэ бол нөгөө өрхийн жижиг үйлдвэрлэлүүд бол хаягдж байгаа нь бол үнэ. Тэгэхээр миний бодлоор бол энэ хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөрөнгө оруулж байгаа. За жишээ нь манай Арангай аймаг жилдээ бараг нэг 30-аас 40 сая литр сүү гаргах боломжтой. Нийт одоо өхрийнхаа үнэийг саана гэж бодоход тэгэд өнөөдөр үнээ саадаг хүн хордсон байна. Яг гэвэл тэр сүүг одоо авах үйлдвэрлэл байхгүй байгаа учраас үнээгээ саагаад сүүг уншаахгүй дээр нь сүүний урамшуулал хамрагдах юм боломжгүй байгаа даа. Тэгэхээр энэ дээр бид нар бол урамшууллын системийг нэвтрүүлэхийн тулд сүүний үйлдвэрлэл, за махны тийм үйлдвэрлэлүүдийг бий болгох хэрэгтэй. Энэ үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагч нарыг татварыг одоо бараг тэглэх хэрэгтэй гэж бодож байгаа. За дээр нь яг энэ үйлдвэрлэлд ажиллаж байгаа хүмүүсэд хөнгөлтэй зээлийг олох. Өнөөдөр бол хүнсний хувьсгал гээд газар тариалангийн үйлдвэрлэлд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл олгож энэ 2 жил, 3 жил ерөөсөө яг энэ богино хугацаанд нөгөө хүн зээлээ аваад үйлдвэрлэлээ бариад эргэлтэнд оруулаад эцсийн үр дүнгээ үзэх боломж их багтаа. Тийм учраас энэ хөнгөлтэй зээлийн хүүг өшөө дахин бууруулж хугацааг жоохон нэмэх шаардлагатай байна гэсэн санал манай үйлдвэрлэгч нараас ирж байгаа санал. За нөгөө талдаа энэ банкны шалгуурыг бас жоохон бодолцож үзэх хэрэгтэй байна. Өнөөдөр 600 саяын хөрөнгийг банкн дээр очиод үйлдвэрлэгч маань зээл авахд банкны үнэлгээгээр 200 сая болж байгаа жишээтэй. Тэгээд тэр нь багассаар байгаад нэг 120-30 сая төгрөгийн зээл авч байгаа. За ингээ эхний жилдээ зээлийн хүү төлөхгүй байлаа гэж бодоход сүүлийн 2 жилдээ зээлээд хувааж төлөхөөр нөгөөх яг авсан зээлийнхаа хэмжээгээр үйлдвэрлэл хөрөнгө оруулалт үйлдвэрлэл явуулж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл ямар санал тавьж ийнэ гэвэл би 3 жилийн хугацаатай зээл авал эхний 1-2 жилдээ яг хүүгээ төлье. Үлдсэн 3 дахь жилдээ одоо нөгөө 300 сая төгрөгийнхөө зээлийг юм уу төлөх юм бол нөгөө зээл авсан хүн маань 300 сая төгрөгөөрөө бүрэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд үйлдвэрлэл явуулах ийм боломжтой асуудлууд амьдрал дээр бол байгаад байна. Тэгэхээр манай хангаан бүсийн аймагуд бол нэгдүгээр энэ эрүүл хүнс, аюулгүй хүнс, баталгаатай хүнс гэдэг талаасаа засгийн газрын тогтоолж гарсан одоо үйлдвэрийн аргаар боловсруулсан мах сүгөө одоо хэрэглэе гэж үзвэл яг энэ үйлдвэрлэлийн аргаар боловсруулах байгаа тал руу сүүний үйлдвэрлэл, махны үйлдвэрлэлээс нөгөө хар орон дээр байгуулах хөдөө аж ахуйн кластер үйлдвэрлэл гэдэг шиг хөдөөгийн аймагуд бусад одоо аймгийн төвүүд дээр магадгүй бүсийн сумууд дээр байгуулах шаардлагатай. Энд хөрөнгө оруулж хийж байгаа хөрөнгө оруулагч нар аж ахуйн нэгжүүдийг аж ахуйн нэгжийн одоо орлогын албан татвараас
чөлөөлж өгөх юм бол энэ рүү орох хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Тэнд ажиллахаар ирсэн мэрэгжилтэй боловсон хүчнүүдийг одоо их сургуулиуд тийм үү орон нутагт нь одоо бэлдэж гадаад дотоодын сургуульд мэрэгжилтэй болсон хүмүүсийг бэлдэх юм бол үйлдвэрлэл бол бас шинжлэх ухаачаар инженерийн одоо байдлаар явах ийм боломж бүрдээ гэж ингэж би харж байгаа. За баярлалаа. Ер нь орон нутагт ажиллаж байхад бол энэ зээлийн хүүгийн банкны шалгуур эдгээр бол одоо маш их хэрэгжиж байгаа. Бүхэл аймаг орон нутагт энэ бол хамгийн их хэрэгжиж байгаа асуудал. Хоёрдугаар бол хөний нөөцийн асуудал. За гуравдугаар тэр томоохон сүлжээнүүд орон нутг руу орж ирснээр бас борлуулалтыг нь зах зээлээс шахах ийм бас орлогууд байна гэдэг юм бас нэлээд хэрэгжилээ. Тэгэхээр орон нутгийнхаа баялаг бүтээгчдийг одоо хамгаалах, тэднийг хөгжүүлэх тал дээр бас орон нутаг ямархуу ажил зохион байгуулж байгаа талаар мөнгөсгөл хариулт өгөх үү? Ер нь бол уламжлалт мал аж ахуй одоо суурилсан тулгуурлаж байгаа энэ одоо хөдөөгийн одоо иргэд бол одоо манай сумын нийт одоо иргэдийн 70 орчим хувь нь бол мал аж ахуйгаа уламжлалсан мал аж ахуйгаа л одоо мадлаад амжилгаагаа залгуулж байгаа. Тийм учраас ер нь энэ мал аж ахуйн гаралтай түүхийд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг үйлдвэрлэл бий болгох энэ чиглэл дээр л одоо маш анхаарч ажиллаж байгаа. Хэвээ. Энэ инновац технологийн шинжилгээг ашиглаад энэ соёлын юу археологийн дурсгалт бүтээлүүдийг одоо сурчлан таниулах ажил дээр танаа хүрээлэнгээс ямар ажил зохион байгуулж байна? За манай шинжлэх ухааны ихтийн археологи хүрээлэн бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр археологийн судалгааг дагнан гүйцэтгэдэг мэргэжлийн үндсэн байгууллага байгаа. За хамгийн олон одоо мэргэжлийн судлаачдтай 40 орчим судлаач ажиллаж байна. За ингээд сүүлийн жилүүд бол бид нар одоо засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төслөтөлбөрүүдийг бол одоо хариуцлагатай гүйцэтгээд явж байна. Эхнийх нь бол одоо Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц гэдэг. Одоо энэ хавраас шинэ хар хорвоо хотын одоо археологийн талд судал хийхээр төлөвлөж байна. За энэ дээр бол бид нар орчин үеийн дэвшил технологи, зайнаас тандан судлах, машин learning, лидарын хайгуу судалгаа хийн. За мөн одоо уламжлалт судалгаанууд давхар явагдах юм. За ер нь бол хангаан бүсэд бусад бүсүүдтэй харьцуулах юм бол хамгийн олон одоо археологийн судалгаа явагдсан байдаг. Сүүлийн 20 жилийн хугацаанд 40 орчим төсөл одоо хангаан бүсэд хэрэгжсэн. Эдгээрийг бид нар одоо контент нэвтрүүлэг мэтэр зөвхөн одоо дотооддоо биш олон улсад сурталчлах одоо бүрэн боломжтой байгаа. За мөн хурал үзэсгэлэнг дурдах ёстой. Хангаан бүсээс археологийн судалгаанаас илэрсэн маш олон одоо археологийн үнэт олдврууд дэлхийд Монголын нэрийг гаргаад одоо сая бол Францын Нантад хангаан бүсээс маш олон олдврууд энд оролцсон. За одоо Чехийн Праг хотод бол сая одоо бас том үзэсгэлэнд бол манай хангаан бүсийн олдврууд оролцоод явж байгаа. За мөн археологийн хүрээлэн Монгол, за Орос, Хятад ингээ гурван улсын хооронд зохиогддог археологийн том одоо эрдэмтд гиний 13 дахь хурлыг энэ жил одоо өөр дээрээ авсан. За гээд бид нар 9 сард хар хорвоо хотод одоо гурван улсын маш том эрдэмтд гиний хурлыг нэлээд одоо өндөр түвшин зохион байгуулахаар соёлын яам, хөгжлийн яамтайгаа хамтраад ажиллаж байна. Одоогийн байдлаар 200 орчим 10 орны 200 орчим судлаачид энэ хуралд оролцох өргөдлөө ирүүлсэн байна. Тэгээ энэ бас одоо маш том сурчлагаа болж өгч иртэй. За баярлалаа. За амгалан дараагаас асууя. Бүс нутгийн хөгжлийн бодлого хот байгуулалт хоёрын хоорондын уялдааг сайжруулахад аялал жуулчлалын бодлого одоо ямар хувь нэмрээ оруулна гэж та бодож байна? Энэ дэр одоо уйдуулах шаардлага нь яаж үүсэх вэ? За баярлалаа. Маш чухал асуудал. За ийм судалгаа өгдөг. Монголын аялал жуулчлалд нэг асуудал байна гэж яриад байдаг. Өөрөөр хэлбэл Монголд нэг ирсэн жуулчин дахиж ирдэггүй. 95% давхиж ирэхгүй байна гэдэг. За энэ юутай холбоотой вэ гэхлээр угаасаа байгалийн адлын явдал хайгчид бол нэг газараа дахиж очидгүй байхгүй юу? Өөрөөр хэлбэл энэ удаа Монголын говийг үзсэн хүн дараагийн удаа Сахарын ч үт юм уу, Такалмаканы ч үт юм уу, говьол хайна. Энэ удаа Америкийн Гранд Каньонд очисон бол дараагийн хаана байж болох каньонуудад хайгаа явж идэг ийм адлын явдал эрэлхийлэгчд. Тэгэхээр бид нар бол өнөөдрийг хүртэл өгөгдөл байгалийн тогтцоол үзүүлээд байсан. Тийм учраас манад ирсэн хүмүүс дараагийн газараа л явж л байгаа, аялж л байгаа. Тэгэхээр бид нар энэ бусчсан хөгжлийн концепцт юу хийх ёстой вэ гэхлээр цогцлбор дээр суурилсан, хот дээр суурилсан
бүтээн байгуулалт төр суурилсан аялал жуулчлалыг бид нар бий болгох хэрэгтэй байна. Түүний нэг тод жишээ нь бол энэ ивент туризм баггүй. Тэгэхээр би яг эвгүйч хэлэх гээд энэ үг гэхлээр түрүүнд бид нар ярьсан Арангаан аймагт Заян гигэн, Баян онгор аймагт Ламын гигэн, Өвөранган аймагт Өндөр гигэн. Тэгэхээр энэ 3 гигэний тахил сүм, энэ 3 гигэнтэй холбогдолтой шашны аялал жуулчлал Монголын аялал жуулчлалын тасралтгүй нэг том ивент байхгүй юу? Жил болгоно л энэ гэгэндээ мөргөн, жил болгоно л энэ гэгэнд үйл ажиллагаанд оролцохыг хүснэ. Ингэж чадвал бид нэг ирсэн жуулчдаа дахин ирүүлэх тухай бодно. За дараагийн нэг зүйл нь бол шинэ харан 20 гэхэд байгуулагдаж байна. Энэ бүтээн байгуулалт магадгүй 10 жилийн дараа 20 жилийн дараа бий болвол энийг үзэхээр Монголд дахиад нөгөө говийг үзсэн энийг үзэхээр ирнэ гэсэн. Тэгэхээр бид нэр ингэж харах хэрэгтэй. За тэгэхээр таны асуултанд одоо би яг юу гэж хариулах гэдэг нь гэхээр өнөөдөр энэ Хангаан бүсийн гурвалсан Чандман 3 хот өнөөдөр аялал жуулчлалын хот болж хөгжих хэрэгтэй. Ялангуяа Арангаан аймгийн цэцэрлэг хот. Арангаан аймгийн цэцэрлэг хотод Монголын аялал жуулчлалын маш том юм холбоос тэнхлэг байхгүй. Тэгэхээр дээр нь дахиад энэ Бацангэл одоо их тамир чиглэлийн автозам холбогдох гэж байна. Дээр нь дахиад энэ цэцэрлэг хот Баян онгор чиглэлийн зам холбогдох тухай яригдж байна. Тэгээ энэ бүхэн бий болж чадах юм бол аялал жуулчлалын хот гэдгийг бид нар зоригтойгоор цэцэрлэг хот гэж зарлах хэрэгтэй. За мэдээ шинэ хараа хот мод яригдана гэсэн. За үүний тулд бид нар яах вэ? Тэгэхээр хот өөрөө бүгд чиг үүргээр хөгждөг. Жишээлбэл Улаанбаатар хот улс төрийн нийслэлч гэдэг юм уу те. За тэгвэл цэцэрлэг хот бол аялал жуулчлалын нийслэл гэж бид нар зоригтой тодорхойлох хэрэгтэй байхгүй. За үүнийгээ бид нар бий болгохын тулд нөгөө хот дотор байгаа чиг үүргүүдийг бид нар маш сайн тооцоолох хэрэгтэй. Тухайлбал энэ талд Арангаан аймгийн спорт хороо байна, энд Ара арена байна. Энэ бол Арангаан аймгийн цэцэрлэг хот доторх спорт орчин багхгүй юу? За тээвэр логистикийн тэр баруун талдаа байг ч гэдэг юм уу. За тэгвэл аялал жуулчлалын төв хэсэг яг энэ хотын концепцийн цэцэрлэг булган уулын орчноо тойрдог ч юм уу. Тэгэхээр яг ийм том концепцуудаа бид нар гаргаж ирж чадах юм бол нөгөө хотын хөгжил маань эдийн засгийн хөгжил болж өөрчлөгдөнө гэсэн. Тэгэхээр бид нэр ер нь дараагийн аялал жуулчлал дээр бол 30 жилийн турш бид нар юу хийсэн бэ гэхлээр улаан цутгалангаал үзүүлсэн, хөвсгөл нураал үзүүлсэн. Одоо бид нэр бүтээн байгуулалт, инновац, энэ ивент дээр тулгуурласан аялал жуулчлалыг хийх ёстой. Тэгээд энэ том боломж нь бол саяны миний хэлсэн жишээнүүд байна. За баярлалаа. Манай цаг дуусч байгаа залуу саналууд энэ бүсийн зөвлөөс гарах зөвлөмжөнд саналуудаа маш товчхон идэ явж идэх үү? Маш товчхон. Тавчхан бид нэр 9 гишүүн Хангаан бүсээс сонгогдсон. Эсвэл нэг сэдвийг одоо энэ чуулганс гарах зөвлөмжөнд тусгая гэсэн. За миний хувьд боловсролын асуудлыг тусгая гэсэн байгаа. За манай бүс бол түрүү хэлсэн ихтэй сургуулиудын салбар коллежууд байдаг. Тэрэн дээрээ тулгуурлаад бид нар одоо шатлсан юм тогтолцоо бүхий сургалт эрдэм шинжилгээний төвүүдийг байгуулах, үйлдвэрлэлийн зохицуулалт байгуулах талаар энэ саналыг одоо засгийн газрын уралдааны шийдвэрт юм тусгуулах саналтай байгаа. Өөрөлдвөл бид нэр энэ Хангаан бүстэй хүний нөөцийг цаашаа бэлтгэх одоо Монгол улсын бодлогот нэлээд чухал барь сөрийг эзэлнэ. За тэгээд гадаад харилцааг өргөжүүлэх, орон нутгийн гадаад харилцааг өргөжүүлснээр бид нэр зөвхөн одоо Хангаан бүсийн хувьд биш, улсын хэмжээнд бид нар Монгол улсын одоо орон нутгийн гадаад харилцааг хөгжүүлэх нь өөрөө маш том зорилт. Тэгээ Хангаан бүсийн гадаад харилцааг хөгжүүлэх тал дээр бас юм заалт оруулъя гэсэн саналтай байгаа. За тэмүүлэг гишүүн товч саналаа. За тэгэхээр бас өнөөдрийн энэ Хангаан бүсийн зөвлөлийн анх дахь хуралдаанаас маань бол бас үр дүн гарах ёстой. За ингээд үдээс хойш засгийн газрын хуралдаан маань бас өргөцгөлсөн байдлаар бол хуралдана. За бид бүхний зүгээс нь салбар хуралдаан болгоноос бас өөрсдийнхөө саналуудыг бол нэгтгэж өгөх ёстой байгаа. За бид бүхний гол энэ Хангаан бүсийн маань онцлог болсон малажхуй дээрээс суурилсан энэ үйлдвэрлэлийг бол бид нар одоо илүү хөгжүүлэх, нэмэгдэх, шингээх боломж олцох бол бүгдүүлэх нь хамгийн номер 1 чухал бол асуудал байна гэж харж байгаа. Түрүүн танилцуулсан одоо яг аймаг болгон дээр 2-оос доошгүй энэ ноос, ноолуур, аль шишир болоод за түрүүний махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлүүдийн чиглэлээр бол техник эдийн засгийн нөхцлүүд нь бол бүгд босруулагдаад дууссан байна. Тэгэхээр бид нар эдгээрийг бол ажил хэрэг болгохын тулд аж ахуйн иргэдийг дэмжих тодорхой шаардлагатай хөнгөлөлтөй зээл дэмжих тусцааг болох ажлыг бол бас энэ засгийн газрын тогтоолдод тусгуулах ажил бол нэгдүгээр ажил байна гэж бол бас харж байгаа. За энэ дотроо мөн дээрээс нь зөвхөн одоо мал малын гаралтай
түүхийдийн үнцнийг нэмэгдүүлэхээс гадна бол бас манай Өрөнгө аймгийнхан маань бүсийн бүтээн байгуулалтын хэрэгцээг хангахын барилгын материалын хангамжийн төвийг байгуулъя. За энэ дээрх зураг төсөв техник эдийн засгийн хүсэл бол бас дуусгасан байгаа. За энэ ажил бол бас ингээд хийгдэх ёстой. Энийг бол бас тогтоолоод тусгах зүйтэй гэж харж байгаа. За мөн дээрээс нь одоо энэ бизнес эрхлэгчид маань үйл ажиллагаа доктортой эрхлэхийн тулд бол дид үтсийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд байгаа. Хэд хэдэн томоохон бүсийн хөгжил дэмжих замын ажлууд бас зураг төсвүүд нь дууссан. За эх жилээс хийгдэх шаардлагатай байгаа ажлууд байна. Үүн дотроос онцлог нь бол хамгийн гол одоо бид бүхний зах зээлтэй холбох зам болох Баян-Онгор аймгийн төвөөс цаашаа Шинжис дулаа шивээ хөрөн. За Арангай аймгийн төвөөс Баян-Онгортой холбох энэ 200 км авц замын ажил зэрэг одоо эдгээр ажлууд маань бол онцлог байрж одоо чухал эзлэнэ гэж бол бас харж байгаа. За гомдол дарга. За энэ дэлхий бол бөөрөнхий гэж ярьдаг. Тэгэхээр дэлхий өнөөдөр бол хавтгай болсон байгаа. Би яагаад хавтгай гэж хэлж байгааг бол зөвхөн Монгол орны хөгжил Монгол улсаас шалтгааллахгүй. Дэлхийн одоо хоёр том гүрэн худалдааны дан хийж байгаа. Энэ магадгүй бидэрт бас боломж бас байж магадгүй. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр ноолуурын үн одоо бууж байна гэж малчид ирж байгаа. Тэгэхээр манай Монгол улсаас шалтгааллахгүй ийм нөхцөл байдал. Хэрэг бид нар ноолуурын бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах юм бол Америкийн зах зээл рүү, Европын зах зээл рүү бага тарифаар, бага татвараар гарах ийм боломж бас бүрдэж байгаамаа. Тийм учраас бид нар түрүү одоо шинэ хараа формат гэж энэ бусад одоо салбар хэлж байгаа. Манай хангаан бүсэд одоо шийдвэрлэх олон асуудал бий. Дид бүтцэд инженерийн шугам сүлжээ, зам, барилга, хөрөнгө оруулалт гэх. Тэгэхээр яа харахгүй одоо хүн амыг эрүүл үнсээр хангах, хөдөө аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бол хангаан бүсийн одоо бас тэргүүлэх зорилтуудын нэг хохолно. За энэ үйлдвэрт одоо хөрөнгө оруулж байгаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг хөнгөлөлтөө урт утаатай зээлийн бодлогоор дэмжих нь бол бас нэг том солоно. За үүн дээр ажиллах одоо орон нутгийн залуу мэрэгжилтэй боловсон хүчнүүдийг бэлтгэх нь бол бас хангаан бүсийн чухал одоо зорилтуудын нэг байх болно гэж би саналаа оруулах сонирхолтой байна. За баярлалаа. За Эрдэнэчир доктор. За миний хувьд бол 3 үндсэн зүйл дээр санал хэлье. За нэгдүгээрт нь мэдээж хэрэг одоо соёлын биет тус үүдийг бол бид нэр хамгаалах хэрэгтэй. Тэгээ энэ дээр бол энэ аялал жуулчлалтай холбоотой зэрэгэл үүслэх шаардлагатай. За одоо бол мэдээж улсын хамгаалалт, аймаг, сум дүүргийн хамгаалалт гэж явж байгаа. Эрнээс гадна нөгөө хятадын 1-р дэсийн аялал жуулчлалын дурсгал гэдэг шиг тэгээ археологийн дурслуудаа зэрэгжүүлэх, үнэлт хийх, тодорхой одоо критерий, шаардлага хангасан. За ингээд дурсгал. За тэгээд эдгээр дээрээ одоо яаж төлөвлөлт хийх юм бэ гэдэг өөрөөр хэлбэл аялал жуулчлалтаа бэлтгэл хийх ийм одоо шаардлага байгаа. Энэ дээр бол тодорхой ажлуудыг хийгээ зохиогчийн эрх хүртэл аваад явцсан иймэрхүү төслүүд бол манай дээр байж байгаа. За хоёрт нь хангаан бүсэд бол одоо маш олон ЮНЕСКОгийн дэлхийн хувьд бүртгэгдсэн дурсгалууд байна. За орхны хөндөгөөс гадна сая одоо 24 онд бол хөрлөн үеийн бугуун хөшөөт зохицуур дурсгалуудыг бол дэлхийн хувьд бүртгэсэн. Энэ бол хануу голын хөндийд байна. За одоо хүнүүгийн язгууртны одоо оршуулгын дурсгал гээд голмод 1 2 дурслуудыг бас одоо дэлхийн хувьд бүртгүүлэх гээд өөрчлөлт салтанд орсон дурслууд. За 25 онд бол бид нар эксперт ирээ бүртгэгдсэн гэсэн төлөвлөлтөй байгаа. Тэгэхээр эдрийг бас одоо аялал жуулч яаж бэлтгэв? За мөн одоо эдгээрийг дамнсан дид үтсүүдийг бий болгох. Ялангуяа одоо хануу хөндөй, за эрдэн мандал сумыг дамнсан хойд болон одоо баруун бүсийн замыг хооронд нь холбох ч байдаг юм уу? Иймэрхүү төлөвлөлтүүд хийх. За үүнтэй холбоотой бас одоо энэ хар хором муу одоо энэ бүсийн хөгжлийн төлөвлөлтүүд хийж байгаа үед мэрэгжлийн байгууллагуудаа нэгт хамтарч ажиллаач. Одоо ялангуяа бид нар бол энэ Батцангалын араар явж байгаа, тайгарчлуур явж байгаа замын трасс яг одоо хаагуур яваад байгаа. Энэ маш олон өөрчлөгдсөн юм байна. Тэгээ энэнийг яг нэг археологийн дурсгал соёлын өвтөгөө яаж уялж байгаа гэдгийг харахгүйгээр шууд ингээ хийчдэг. Тэгээ дараа нь бол одоо хожимдсон байх үе. Энэ тал дээр бол бид нартэй хамтарч ажиллаж. Гуравт нь бол Арангай аймаг нь өөрөө бас одоо аялал жуулчлалын хот болох юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэг одоо хар хором, өгийн нуур гэсэн магадгүй одоо аялал жуулчлалын алтан гурвалжин бий болох ч юм уу. Ингээд цаашаа олон төлөвлөлтийг хийх одоо юм санал оруулж байгаа. За баярлалаа. За мөнх жаргал дарга саналаа. За ерөнхийдөө бид нэр өнөөдөр хилцүүлэгт нэлээд олон бүсчилсэн хөгжлийн чиглэлээр бас саналууд өөр өөрсдийнхөө хэрэгжүүлэх ажлуудыг хилцэж байна. За өнөөдрийн хилцсэн асуудлууд маань үр дүнтэй ажил хэрэг болоосай л гэж
миний хувьд бол саналтай байна. За. Тэгэхээр би онцондоо бас нэг 3 санал хэлье. За энэ удаагийн байгуулагдсан байгаа хангаан бүсийн зөвлөл гэдэг бол хугацаатай. Өөрөөр хэлбэл 4 жил одоо ингээд үндсэндээ 3 жил ч гэдэг ч юм. Тэгэхээр энэ хугацаанд хангаан бүсийн зөвлөлийн энэ өргөтгсөн том гишүүд маань зөвлөл маань хангаан бүсийн дэд үтцийг, аялал жуулчлалын дэд үтцийг сайжруулах ийм жил болгочихооч. Үүн дотроо энэ саяны яригадаад байгаа 10 цэцэрлэг Баян хонгор чиглэлийн автозам, энэ Бат Цэнгэлээс Их Тамир хүрэх гэж байгаа энэ автозам эдгээрүүдийг нэгдүгээр толбочооч. Хоёрдугаарт хангаан бүсийн аялал жуулчлалын баазуудын суур дэд үтц тог эрчим хүч, цэвэрлэх байгууламжтай. За тэгээд мэдээж үйлчилгээний стандарт шаардлага ядчил нөгөө халуун уураар аяг шангаа угаадаг технологич байдаг ч юм уу. Ийм зүйлүүдийг зорилт болгоод явуучвал маш чухал хийс ажил болох юм нэг. За хоёрдугаарт нь болохоор энэ бүсийн хувьд бол хамгийн бодиттой хийж болох зүйл бол энэ цэцэрлэг хотыг аялал жуулчлалын хот болгоё гэдэг ийм одоо хотын концепцаа гаргаад үүндээ чиглэсэн хөрөнгө оруулалт нээлттэй бүсүүд байж болох уу? Яагаад би ингэж хэлээд байна вэ гэхээр энэ бүсчилсэн үйлчлэлийн бодлого дээр бид нар юу гэсэн бэ гэхээр аялал жуулчлалын спешиал зон буюу тусгай бүсүүдийг байгуулах тухаас санал оруулж байгаа. Тэгэхээр энэ бүсүүдийн хүрээнд Арангаан аймгийн цэцэрлэг хот бол энэ концепцээр хөгжих боломж байна гэж харж байгаа. За 3 дугаарт миний хэлэх гээд байгаа зүйл бол энэ хангаан бүсийн аялал жуулчлалын гол ялгагдах онцлог болох энэ түүх соёл дээр тулгуурсан аялал жуулчлалыг хөгжүүлэх ийм үзэл баримтлал концепцийг дахин нэг хараач. Яагаад гэвэл одоо яг Арангаан аймгаас Арангаан аймгийн унган одоо археологи түүхийн чиглэлийн судалгааны олон эрдэмтэд байна. Эдгээртэйгээ хамтраад энэ бүх зүйлүүдийг хийх боломж байна. Өөрөөр хэлбэл Монголын бүс нутагт бид нэр байгалийн нөөц бол нийтдээ төстэй. Түүн дотроо түүх соёлын нөөц бол илүү давмгай байна л гэж би хэлэх байна. Тэгэхээр ийм зүйлүүдийг тусгуул болно л гэж. За баярлалаа. За манай оролцогчид маань бүгдээрээ асуултанд хариулаад саналуудаа хэлж амжлаа. За энэ саналууд маань өнөөдөр бүсийн зөвлөлийн өргөсөн хуралдаанд орж хэлцэгдэнэ. За мөн хар хорон хотын том төсөл хөтөлбөрийг танилцуулсан Халтар даргадаа баярлалаа. За та бүхэндээ баярлалаа. Хэлцүүлэг энэ үлээд өндөрлөж байна.